Төрөлхийн сэтэрхий уруултай хүүхдэд уруулынхаа сэтэрхийг хаахалгаа. ертөнцийг гоо сайхан аварна гэдэг. Энэ үгч үнний ортой. Хүний амьдралд ямар байх, хэрхэн амьдрах нь тухайн хүний мэдлэг чадвар, арга ухаанаас хамааралтай гэж хүмүүс ярьдаг. Харин хүмүүс бид хамгийн чухал зүйлийг нь орхигдуулаад байдаг юм шиг. Энэ бол өөртөө итгэх итгэл. Магадгүй сэтгүүлч би хорвоод мэдлэгтэй сэтэрхий уруултай, өрөөсөн чихгүй, налчхар хамартай. За тэгээд ямар нэгэн гажигтай байсан бол айл эсвэл аваар осол бэртэл гэмтлээс үүдэж царай зүсэндээ ямар нэгэн согогтой болсон бол олонний дунд явхдаа бусадтай харьцахдаа сэтгэл дундуур байх байсан. Бусад хүмүүс ч надтай ижил бодолтой байх. Яг ийм асуудалтай хүмүүст өөртөө итгэх итгэл өгч шинэ амьдрал бэлгэлэгч бол энэ эмэгтэй. Түүнийг оюун гэдэг. Пластик мэс заслаар гарчсан Монголын хамгийн шилдэг төдийгүй дэлхийд шилдэгүүдийн игнэнд яригддаг эмч гэдгийг түүнийг мэдэх хүмүүс хэлдэг юм. За нийтдээ 31 жил ажиллаад дангаахыг нэмэх юм бол 38 жил боллоо л да энэ салбарт. Уул нь эдийн засагч болох гэж аав гэдэг өөрөөд. Манай эмээ надыг яг сургуулаа төгсөх жил нас орсон би эмээ төгссөн байхгүй. Тэгэл зүрхэн зогслоогийн гутал би одоо тэр зүрх яхаараа зогсохоор хүн нас орчдөг юм. Сонирхоод ер нь ангаахт сурыг. Тэр тусмаа бүр зүрхний мэс засч болох юмсан гэж мөрөөдөж орсон байхгүй. Тэгээ яг хөө нэг конкурс өгөхөр 300-аад хүүхдээс чинь би дээрээсээ 5 жагсаад тэгээ Москвагийн 2хан хуваар тэрэнд нь орч чадаагүй. Тэгээд дараа нь Унгарын фармаколог, Кубын стоматолог гэдэргээд эсвэл Ленинградын хүүхдийн эмчанг. Тэгээ би өөрөө бол мэс засч болох сонирхолтой байсан. Үгүй бол Монголдо аль дуртай ангид орох. Тэгэл яг хоо тухайн үед дээж автаж зөвлөөг шууд тэр Кубын хуваарийг аваад тэр дотор стоматолог дотроо энэ эрүүн нүрийн мэс засал гэж мэрэгжил байдгийг би хүнээс сонссон байсан л да. Тэгээ бас гадагшаа явах сонирхолтой, хол явах сонирхолтой, спа хэл гэхээр бас сонин. Тэгэл ер нь 17 настай л гэрээсээ гарсан л да. Сурах гэж. Кубд чинь их ахтуу штэ. Бараг анагаахын сургуулийн хагас цэргийн дэглэмтэй шахам. Тэгэл одоо бас их азтай Карлос Хотов Финляндийн дуудлага гээд тухайн надыг ангаахт ордог жил Кубын 10 дугаар анги төгсөж байгаа хамгийн шилдэгүүдийн Фидель Кастро урайлаад ангаахт оруулж ирсэн. Тэгэхээр би нэг их шилдэг хүүхдүүдтэй хамт өрсөлдөж сурч ирсэн болохоор тэр бас нөлөөлсөн баг л та. Кубд ангаахаа төгсчгөөд ирээд ангаахын сургуульд шалгалт өгч багшлаад тэгээ багшилж агаад Оросоос Московский Твер гэж хот байдаг байхгүй. Тэндээс нэг профессор ирсэн. Тэр профессортой 2 жил хагас сураад тэгээд дараа нь Куб руу резидентурт явсан. Резидентур 4 жилийн программыг би тавьчилж 1 жил өгсөний учир нь юу гэхээр шууд профессортой сууж байгаа програмаа ингээд шүүгээд урд нь энд бас Орос профессортой сурсан байсан учраас нэлээд хэдэн сэдвийн шалгалт өгчөөд тэгээ өөрийнхөө арай шинээр сурах юмудаа сураад төгсөөд ирсэн гэсэн. Тэгэл ирээл дахиад ангаахт багшилж аваад Япон явсан. Японд төзүү толгойн нисслаар тэнд байж байхдаа арга өөр салбар руу уруух шахсан. Хавдрын эссэн дээр ажиллаа сонирхол татаад тэгээ өнө төр хэрэгжээсэн үе болохоор ч Монголд яваад ирсэн чинь биотехнологийн хүрээлэн бараг дампуурах шахсан нь дашнимгоо гэж байсан ш тэр үед их мундаг хүн. Тэгээ би ерөөсө лабораторийн байдлыг хараад за өвчтөнд мөнгө хөрөнгө нь хөрөлцөхгүй байхад эрүүл мэндийн салбар шинжилгээ ухаанд бол ерөөсө мөнгө хайж чадахгүй юм чи явахгүй юм байна. Тэгэл өнөө шингэн азотонд 2 ялгсан эсээ орхиол. Тэгэл мэс заслаа хийсэн л дээ. Оюун эмч маш их ном уншсан. Одоо ч уншдаг хүн. Ном их уншдаг хүнийг номын цагаан солиотон гэдэг. Харин оюун эмчийг номын цагаан солиотон гэж хэлж болохгүй. Учир нь түүний мэрэгжлийн онцлог. Түүний мэдлэг олох гэсэн хязгааргүй хүсэл. Энэ занамж оюун эмчийг мэрэгжилдээ гарчсан шилдэг эмч болгосон байх. Сургууль төгсөөд одоо сандгийн резидентурт байхдаа 2 жилийн дотор 200-аад ном уншижсэн. Гэхдээ мэдээж учиргүй зузаан биш л дээ. Монограф гэж ярьдаг нэг иймэрхүү зузаантай номнууд 200-аад уншижсэн орос хэл дээр. Дараа нь яалтчгүй тэгэл ажил дээр ангаахт багшлаад эхлэхээр чи өөрөө юм мэдэхгүй оюутны асуултанд хариулж чадахгүй бол одоо бас л ичмээр хэрэг болно шүү дээ. Тэгээд ангаахын сургуулийн номын санд байсан 200-аад номыг уншлаа. Дараа нь
Тэгээ уншаад авахсан мэдхгүйгээ мэдрээд байдаг. Тэгээд ухаж уншсаар агаад өдөрсөн. Одоо ч хэрэн тэгээ гүйцэд мэдээгүй л шүү дээ. Тэгээ шинжлэх ухаан чинь зогсонгүй биш. Өргөж урагшилж яадаг болохоор тэгэл байнга л уншиж, байнга л сурч явахгүй л хоцрогдно. Дорхноо хоцрогдно. Хичнээн ном уншсан. Мэдгүй одоо 1000 хэзээний гарсан хэдэн мянган л баг. Одоо би резидент турд багшилдаг штэ. Тэр бол миний бас нэг хандивын нэг ажил. Зүгээр резидент сурах бол тасралтгүй хийж исэн. Ангаарт нэг хажуудаа нэг залуучууд дагуулаад дандаа загинж явах тийм юутай болцсон юм байлгүй. Тэгэл нэг жоохон шигшж байгаа гайгүй англи хэл дээр ном уншчихаар хүүхдийг дагуулж яваад сурахчих санаатай. Нэлээд эдгээр резидент бэлдсэн байна. Одоо энэ жил ирсэн резидент сэлэнгээ бол тэгэл 7 хоногт 200-аас 400 хуудас унших даалгавар аавна. Хагасаа өдөр болгон шалгана. Яг төр эргээд орос хэлээр ярих байлаа англи хэлээр ярьж эхлэхээр англи хэлний курс явах гэхээр цаг олдохгүй. Тэгээ өдөржин ажиллаж байгаа ямар шөнө 11 12 гээд гэрт ирэхээр чинь тэр цагаас эхэлдэг курс гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр би даажлаа одоо сурах хэрэг гарсан л да. Өдөр болгон 30 минутаас тэгэл нэг цаг нойр хүрээд унах гэж байсан өөрийгөө зүтгүүлэл. Эхлээд эмч байх хэвээр. Ангаах төгсөөд дараа нь мис засалж болох хэвээр. Тэгээд дараа нь пластикийн мис засалж болох хэвээр. Тэгээд косметик хийж эхэлнэ. Энэ хооронд чинь тэр пластикийн мис засалж хүртэл явахын тулд хэдэн зуун ном уншин шүү дээ. Уран баримлч бол тэхгүй л ах л та. Зөвөр бяцлах бах те байгалийн сайхныг хараад тэгээ мэдээж хэрэг тэр би бол уран баримлч юу өдр ер нь энэ алдартай мундаг бүх мөх тамирчин өдр бахархдаг. Тэгэхдээ тэд нар чинь бас л яг хөө би их ном уншдагтай адил биеийн хэмжээний ачаал бол бас асар их төвчээр хатуужлаар тэр амжилтанд хүрдэг л байх л та. Тэгээ эмч хүн чинь тэгэл өхөн хөлтлөө сурдаг, өхөн хөлтлөө эмч байдаг. Тэтгэврт гараа сууж исэн ч гэсэн л тэгэл ханиа төрчлээ яах вэ гэж ороод ирээ. Үгүй бол одоо энэ тэгчлээ манай өвг тэгчлээ гэж ороод ирээ. Тэр манай мэргэжлийн онцлог. Оюун эмч ангаах ухааны салбарт 30 гаруй жил ажиллаж өөрийн сурсан мэдлэг, ур чадвараа ашиглан нийгмийн сайн сайхны төлөө бусдад тусалж байгаа энгийнлэн эмч бүсгүй. Тэр өөрийн эзэмссэн мэргэжлийнхээ хүрээнд жил бүр сэдэрхий уралтай эрүүн нүрийн гажигтай олон зуун нялхаст үн төлбөргүй мис засал хийж шинэ амьдрал бэлгэлсээр ирсэн нь түүний ажил амьдралын нэг хэсэг болжээ. Сэдэрхий уралтай хүүхдээ авалгаа. Тэгээ нөө хандви хагалгаа гэдгийг хэлээ. Ойролцоогоор цаг хүрэхгүй юм чинь хагас сэдэрхий. Дээд хэсгээр бол нууц болохоор арай хялбар л да. Гэтэ жоохон чимхлүүр ажил да. Хэцүүр хийхгүй болохгүй. 40 минут бараг цаг орчим л хийгддэг. Тэгээ хүмүүсийг баярлуулах л. Би ярьжсэн ш нь сэдэрхий урал тагнаатай хүүхдүүд тагалгаа өн төлбөргүй байдаг. Тэр чинь 2004 оноос эхэлсэн. Хамгийн анх Салвадор улсад очиж нэг 42 хүүхдэд Канада, Америк эмч нартай хамт тагалгаа хийчихэд тэгээ би Монголоо бодсон чинь одоо жилд нэг 100 гаруй хүүхд төрдөг юм биш. Тэгээ тэднийг бол ингээ бөөгнөхгүй зүгээр суулаад хийхэд бол ер нь болох юм байна. Мэдээж хэрэг бүгдээрээ манад ирэхгүй зарим нэг хяналтасаар үйлчлүүлэн тий. Тэгэл энийг ер нь хандив ажил болгоё. Тэгээ эмнэлэг маань 6-7 жил болчихсон. Би ямар нэгэн бас нэг сайн үйлс хүмүүстэй сайн сэтгэлийн үйлс хийхэнсэн гэж боддог байсан. Тэгэл яагаад би одоо хувийн байгууллага нэг 6-7 жил авчаад тэр хүүхдүүдэд тий миний хийж чадах юм бол тэрнээс би одоо нэг төрдөд гэрэнцээр аваач бэлэглэх юм уу? Яах юм тэр ажлууд бол үүндээ чадахчгүй, завч байхгүй, хэрэгч байхгүй. Тэгээ гадаад бас нэг шалгагдаад болж ийна чигээд тий өөр улс руу явж болно энэ хаалгаа хийж чадах юм байна гэдэг үнэлгээ авчгаар чи би одоо бас л Монголда ямар ч үсэн энэ ажлыг эхлүүлээгээ тэр үеэс эхэлсэн. Одоо мэдээж яг ийм хүүхдүүд бол Монголд жилд 100 гаруй төгдөг гэдэг байна шүү дээ. Тамд дээр яг жилд хэвчээ төгдөж чинь. 50-60. Ойролцоогоор. Тэгвэл юу яадаг л да. Сүүлийн үед ихсчил байна ер нь. Одоо нэг амтын хүчин тийш явлаар гэдээ яриад байдаг шүү дээ. Тэгэхээр одоо ийш тийш явдаг тийм л одоо юм болох юм байх та одоо яана гэл одоо ингээл би ч тийм айхтар баян чингэлж ус биш бид нар ч нэг юм ер нь л өөрсдийнхөө амьдралыг бодож дуусаад шүү дээ. Тэгээд тэгжсэн чинь айгуу сайхан одоо зүгээр ингээд сайхан тэдэн сартаа болгоод ингээд аваад тэр хүүхдээ эрүүл сар бол байлганшгүй хамгийн гол нь ханаад манай дөрөж болохгүй хамаагүй өдөрт зовлуулж болохгүй тийм байлаж аваад ингээд аваад тэр тэгээд бид нар зүгээр сайхан хийдгүн төлбөрийн ялбар энэ тэгс юм байхгүй ерөөсөө
сайхан ирээл ингээл үзүүч харуулаад орчих болно гэлтгсэн. Нэг хүүхдийн хаалгаа жишээ нь уруул бол нэг 200-ээс 300 мянга төгрөг манай эмнэлэг дээр. Тагнаа бол нэг 500 мянга 600 тэрнээс дээш зардал гарна л да. Зөвхөн эм тариа наркоз тэгэл тэр ажлын цаг ба шүү дээ. Ажилчдын тэр тэгэл утас ширмэс ариутгал энэ чинь эмнэлгээр нь айгүйх зардалтай шүү дээ. Тэр болгон нэмэгдээл ирэхээр тэгэл дараа нь хагалгааны дараах нь хяналт те. Тэр чинь арчлан тэгэл шинжилгээ ерөөсөө бүх юм нийлээл тэр хүүхдээ чинь ариутгаагүй өрөө дотор хагалгаа хийж болохгүй. Тэр ариутгалын бодис тэр өрөө мөрөөний зүгээр зардал. А тэрнээс эмчийн одоо юу ур чадвар ороогүйгээр тийм байгаа юм л да. Үнэлгээ нь. Би жишээ нь энэтхэг юм уу одоо ротопластын шугамар явахаар би өөрөө хөдөлмөрийг үнгүү одоо донешн болгож те одоо өглөг болгож те явж байгаа шүү дээ. Яг хөө миний тэнд байх байр хооллыг даач нөгөө байгууллага. Тэгээд би одоо 42 хүүхдэд хагалгаа хийхэд тэрний хэдэн уруул хагалгаа хэдэн тагнааны хагалгаа тэрнээс шалтгаалаад одоо нэг уруулыг бол уруулын хагалгааг $2000 тагнааг нь бол $3500 үнэлцдэг байхгүй. Тэгвэл яг нэг косметик хагалгаа хийлгэж байгаа улсууд бол бас тодорхой хэмжээний тансаг зэрэглэлийн хагалгаа болохоор арай үнэтэй хийлгэж штэ. Тэгэл тэр хүмүүсийн мөнгнөөс хүүхдүүд рүү шилжүүлээд байл гэсэн. Тэгээ яг бид нараар үйлчилж байгаа косметик хагалгаа хийлгэсэн олон эмэгтэйчүүд хүмүүс октод бас давхар буйны ажил хийж байгаа л гэсэн. Би өөрөө биеэрээ сурсан мэдснээ мэдсэн зүйлээ түшиглэж хийж өгч байгаа. Тэ? Тэрээс одоо нэг дэлгүүрээс юм худалдаж аваад аваачаад өгчөөгүй. Нэг хоол хүнс ч юм уу эсвэл одоо нэг удаа одоо хэрэглэх гурил будаа ч юм уу тэрнээс бол арай л ялгаатай л да. Дамгаахыг сонгоод юмч болцсон юм чи одоо бие хүнд буян болж ийн гэдээ одоо яриад ах утгагүй л дээ. Ми хийх ёстой ажил. Өөр нэг удаа орцсны үйлчлэгч манаач хийдэг штэ. Тийм үний хүүхд хийлгэжлээс нүүрэн дээр нь илт баярлсан шинж байж идэг. Би тэднээс одоо надын учиргүй магтаал эсвэл одоо баярлал тэгээд бэлгэсэлт өгөх гээд инхийг бол хүсэхгүй. Тэр ятга зарим нь яг нэг шоколад барьцсан өгөх гээд зүтгэжлээ. Тэгээд тэрийг нь өнөө хийж байгаа ажлын утга учир алдагдчихж штэ. Тэрүүнээс ч би бид нар нэг чихэр ч юм уу нэг юм авчвал тэгээд юу н хатуу хордог. Тэгээ нэг шиг чихэр авахгүй гэж зүтгэл хөдөөнийхэн хэцүү бас зарим нь ааруул бариад ирнэ. Одоо тэгээд тэр ааруулын ч давхаас л биш яах вэ? Холоос барьж ирсэн юм бол. Миний хамгийн гол зүйл бол тэр хүүхдийг л гоё болгочвол тэр ээж аваа баярлах ч та надад их ач холбогдолтой биш л байл л да. Нэ хүүхд л чухал болохоос яг ээж аав нь бол мэдээж яриг их л сэтгэл хангалуун зарим нь уйлчж байдаг тий. Тэгээ одоо би баярлалаа гэж хэллээ одоо тий. Баярлалаа гэдэг үгийг одоо мэдээж өөр сэтгэлээс ингээд гоё хэлэх бас өөр гэдэг хэл та. Тэгээд баярлалаа гэдэг үгийг хүмүүс хэлдэг л байх л та. Гэхдээ тэрийг бас чин сэтгэлээсээ сайхан хэлж явал их сайхан байт юм байна гэж бодчих шүү дээ. Эмчтэй хандаж тэгээд энэ перфектийн ер нь бүх хамт олно. Тэгээ аягүй сайхан найрсаг харилцаатай. Тэгээд аягүй чадвартай эмч нар байд юм байна. Тэгээд доор танилцуулгатай танилцсан эмч нарын тэгээ перфектийн хамт олно да маш их баярлалаа гэж хэлээ. Хүн тусалж байгаа юм чи бахархалтай. Би бол дотроо өөрөөр бахархч л явд. Энэ нийгэмд насан туршдаа бусдаас ичиж нүүр бардам алхаж чадахгүй олон зуун ялхаст хариу нэхэлгүй буян болж яваа энэ ажлаа эмч хүний үүрэг гэж ярих нь түүнийг бусдын төлөө ямар агуу сэтгэлтэйг илтгэх шиг. Юм үдсэн хүн шүү гэж хүмүүс ярьдаг да. Оюун эмч яг л тийм хүн. Олон газраар явж олон хүнтэй уулзаж харь орны сургалтаар төлөвлөсөн тэр байх. Хамгийн гайхалтай нь оюун эмч нялхас туслах энэ ажлаасаа сэтгэлийн баяр баясгаланг мэдэрдэг гэж ярьж байсан нь сэтгэл хөндөхгүй байхын аргагүй юм. Би косметик эмч биш гэж боддог өөрийгөө. Тэр косметик эмч гэдэг ер нь солонгос зүгээс л гарсан болов. Дэлхийн нийтээр энэ сэтгүүл дээр ч гэсэн солонгосын эмч нар эрдэмшлийн ажлаа хэвлүүлдэг шүү дээ.
Тэд нар чинь бүгд пластикийн мэс засалчид. Нөхрийн сэргээх. Өөрөөр хэлбэл давхраа хийж л чадчихвэл чи энэ ухрахаан гимтлийг эмчилж чаддаг л байх хэвээр. А тэгэхгүй зөвхөн давхрааг хийгээ явж байгаа юм бол мэрэгчлэлтэн биш шүү дээ. Тэгээд тэр хүнд нэг хүндрэл гарахаар л өөр эмч рүү явуулцдаг, өөр арга хэмжээ авч чадахгүй. Энэ бол цэвэр мөнгө хөрсөн асуудал. Тэгэхээр тэрэнд бол тийм учраас би их дургу надад тэгж хэлэхэд өөрөөр хэлбэл манай амьдаг дээр тал хувь нь сэтэрхий уруул, дагнаа ингээд ухрахаан гимтэл одоо би ташаан толгоноос яс шилжүүл суулгах гэж байна те. Эх 7 хоногт хавиргын авч дээшээ шилжүүлнэ, гавлын ясны цөмөрхийг бас нөхөд сэргээн өөрийнх нь ясын шилжүүлж, за заримдаа зөөлий мах булчингийн багцыг бас шилжүүлнэ, тийм үү? Нөхөд сэргээхийн тулд хүн чих бас хийн хавирганаас. Тэ чих нөхөд сэргээдэг. Духан дээр яхад юу арьс skin graft хийдэг. Түлэгцсэн хүмүүс байна. Арьсыг янз бүрийн сулаантай шилжүүл тавина. Одоо бас нэг казак охинд тэр бол Багдаа гэмтсэн. Тэрний өмнө Казахстанаас ирсэн нэг охиныг би чэйшний арьсын дээш нүрийн нөмөрч өгсөн л дөө. Тэр бол маш их ангаах сурдаг оюутан. Их баяртай байгаа. Тэрний сулбаалаад дараагийн нэг казак охин ирчээд байгаа. Энэ эдрийг хийж чаддаг байжээж л сая тэр нүүр өргөх, давхраа хийх, хамар өндөрлөх, эсвэл одоо энэ утас мус шургуулах. Манай монголчууд бол ер нь их юу штэ. Хүснээ заавал авна гэдэг. Машин бариад гудамжинд явсан ч гэсэн би гээл зүтгэхдээ яг л адил байхгүй. Орж ирээд ерөөсөө мис засал хийлгэх гэж байгаа гэж одоо манай нэз энэ давхраа хийлгээд гоё болцсон байна би хийлгэнэ. Тэр нь тийхэд бол зохихгүй байж магадгүй. Гэтэл манай тэр найз ботокс хийлгэсэн байна би хийлгэнэ. Гэтэл тэнд бол ерөөсөө ботокс хийх ямар ч заалтай байхгүй байх жишээ. Тэгээ бараа авах гэж байгаа юм шиг л ингэж юу яадаг л да. Шууд л одоо бидний мэдлэг мэрэгжил ерөөсөө тэрүүнд хамаагүй одоо нэг ойдлчин шиг л бараг шийтгэх гэдэг байхгүй асуудлыг. Тэгтэл тэр хүний сэтгэл зүйг бид нар мэдчих хэвээр. Яагаад энэ хагалгаа хэлэх гээд байгаа юм? Тэ? Цаана ямар учир шалтгаан байна? Зүгээр л байж байгаа л айгуул нэг тагнуулч гэсэн нүрээс өөрчлөх гээд орж ирэх юм уу те? Бүр муугар бодоход. Гэтэл энэ хагалгааг хийлгэснээрээ үгүй бол нөхөртөө хаягдсан юм ихтэй. Хагалгааг хийлгэснээрээ нөхрөө буцаад татчихна гэж боддог ч юм уу. Тийм байхгүй шүү дээ. Нөхөр нэг сэтгэл нь хөрөөл явчихсан бол тэр хагалгаа хийлгээд чинээ гоёод буцах нь юу л бол те. Тэгэхээр тэр болгоныг сайн ойлгоод хэрвээ тийм зорилгоор хийлгэх гэж байвал хэрэггүй л гэж хэл. Тэ. Тэгэхээр бол ямар нэгэн байдлаар тэр тухайн үнэтэй заавал уулзаж косметикийн хагалгаа яагаад хийлгэх гээд байгаа нэгдүгээр тэрийг мэдэх хэрэгтэй. Хоёрдугаарт нүүрний хөдөлгөөн нүүрэн дээр хийгдэх гэж байгаа бол тэр нэг хөмсгөө дээшээ өргөдөг нэг нь ингээл хөмсгөө байнга зангиддаг ч юм уу те янз бүрийн хөдөлгөөн хийн шүү дээ. Инээхээрээ нэг өөр болдог. Тэр болгоныг давхраа хийх байсан ч гэсэн ажиглах хэрэгтэй. Энэ хүний тэгжээж нэг төрөлхийн юм шиг л харагдахаар юм шүү дээ. Тэгэхгүй хүн болгонд адилхан зүслэг хийгээд адилхан хийгээд байх юм бол азтаа нэг нь айтайхан бол азгүй нэг нь муухай олоод яваад. Тэгээ азгүй болсон тэр юу бол тэгэл насан туршийн юм болно л доо. Тэр улс шугуулах гэдэг чи одоо жишээ нь зүгээр энэ дашин тэлэхэд PDO гэдэг 6 саруудад хайлтдаг утас байдаг юм. Амьтны гаралтай коллаген утас. Тэрээс ч 5-10 жилийн юм ерөөсөө байхгүй. Тэрийг арьсан доогоор шургуулахаар яг гадны биет ороод ирэхээр хүний цагаан эсүүд нүүдлээд очиод тэрийг зайлгаж устгах гэж оролдсон шүү дээ. Тэнгууд нүүр жоохон бөмбийтгэл байхгүй юу? Тэгээд тэр нь 6 сарын настай. Та нар англи хэлтэй бол интернетээр ороод уншиж болно. Манайхан бол хитрхи их цуурхал давтаад тиймэрхүү юмнуудыг ид шидийн мэт юу яадаг. Тэгээд дандаа нэг сүүлийн үед ерөөсөө тийм хүмүүсийн сонирхол төр дөрөөлж мөнгө хийх гэсэн сонирхолтой хүмүүс ихссэн. Би бол яг үнийн тэр видеоор надад байгаа. За энийг хийхээр 6 сар тэгж явна дараа нэг 3 сар нэг жоохон татцсан юм шиг явж байгаа нэг жилийн настай шүү гэхээр хөө тийм юм чи 5-10 жил болтгоо мөнх юм байхгүй шүү. За тэгжээд нэг алтан утас гэдэг одоо тэр уржиг дээр алтан утас хийлгсэн гээд нүүрний өрөөсөн тал нь саажилсан охин орж ирж байна. Төвийн гаралт, төв мэдрэлийн системийн гаралттай саажилт уу эсвэл захын хөвгөр зүгээр л захын зигматикус маргиналс гэж хоёр салаа нь саажсан духан зүгээр хөдлөөд байдаг. Тэр захын шилтгааны улбаатай саацсан нүр. Америк, Мексик, Нидерланд, за Европт бас Германд хийлгсэн, Японд хийлгсэн, Солонгост хийлгсэн, Оросд хийлгсэн, Хятад хийлгсэн. Тэгэл Тайван, Сингапур дээр хийлгсэн гэл янз бүрийн хагалгаа зөндөө хийсэн. Энд тэнд орсон хүмүүс юм. Тэгээ яг
тэр тохиолдол нь бол бас харьцангуй зөв өөртөө ч бас тас нуудаг л да. Тэрийг хүнд мэддэхгүй. Зөвхөн төрөлхийн сэтэрхий урвал тагнаа эрүүн нүрийн гажигтай хүүхдүүдэд шинэ амьдрал бэлгэлэхээс гадна иргэдийн хилдгээр гоо сайхны мис засал мөн хийнэ. Магадгүй тэр өөртөө сэтгэл дундуурхан алхаж яваа хэн нэгэнд урам зориг, итгэл найдвар өгөх гоо сайхны мис засал хийгээ зогсохгүй давхар сэтгэл зүйн засал хийдэг хүн. Бас хэн нэгний мис заслын хутганы золиос улсан хүмүүсийг нулимстайгаа холилдоод ороод ирэхэд зовлонгоос нь гэтлэгдэг шидтэн. Хамгийн хачиргалтай нь зарим урлаг соёлын олонний танил эрхмүүд түүний хийсэн хөдөлмөрийг үнгийдүүлж Солонгост, Сингапурт, Америкт мис засал хийлгэсэн гэж ярих тохиолдол бишгүй байдаг байна. Одоо энэ хүн ийм байж байгаа юм болчлаа гэж зурагтаар гаргачих болохгүй. Энэ нэр хүндийн асуудал хүний нууц задлсан хэрэгт унчих гад. Тэрээс миний компьютерт бол тэр хүмүүсийн зураг бүгд байгаа. Би хүнд нь бүр заримдаа зурагтаар харчаад бүр хавсдаг байхгүй. Гүн чи би энэ хүний чинь ирүүцсэн шүү дээ. Яагаад Солонгос руу явчих вэ? Гомдмоор. Амар гомдмоор. Тухайн үед тухайн хүний хагалгааг хийхдээ ер нь мис засалч бол энэ хагалгааг муу чи тэрийг сайн ичиж хүн ялгадаг байхгүй. Угаасаа мэрэгжлийн чи хүн зүсээд эхэлсэн үр дүнд хүрэх ёстой тий. Тэгээд бүр хамаг сэтгэл зүрхээ гаргаж хийгээд ингэсэн хойно Солонгост хэлсэн хэрч одоо хүчээ шавхаж айтаахан болох га тэгээ урлагийн хүн гэж бодоо тий. Тэгээ айтаахан болгочоод байхад тэгээ сүүлдээ хийсэн эзэн би биш тэгээ Солонгос ч юм уу хаан чи Америкт хэлгсэн ч гэнэ энэ тэнд хэлгсэн гэ яриад явахаар айгу хэцүү. Яш чааваас та гомдмоор нэг талын нэгдлийн би бодод ямар өчүүхэн бодолтой юм дэл гэж боддог шин. Тэгэхээр тэрийг бол би тэгэл хэлхэл болох байх тас үлд. Өшөө бас юу байгаа одоо зэгтэй хэллээ тийм. Худлаа ярьж байгаа хамгийн гол нь нэг зовлонтой худлаа ярьдаг. Ер нь манай монголчууд ч нэг тийм сүүлийн жилүүдэд ялангуяа залуучууд аягүй сонирн болцсон юм. Энэ одоо бас нийгмийн өөрчлөлттэй холбоотой л ахалдаа би залуучуудыг буруутгах гайгүй. Угаасаа тэгээд нэг тийм тэтэрхий хөнгөн эсвэр ямиг нухацтай боддгоо болцгоцсон юм шиг байгаа. Мэдээж нийгмийн нөлөөлөл л үдээ. Тэрнээс шин чи юу гэсэн үг вэ? Өөрт нь бүр ээж нь аав нь дагуулж ирээ те. Нэг моделийг ч юм ингээ хагалгаа хийгээд өшөө нэг дууч нь орж ирчээд одоо тэгээ надаар үргэлжлүүлдэг тэр чинь дандаа л нуугдаас. Мэ гэвлүүртэй. Энэний зургийг авч болохгүй. Одоо би хэрэгт орно. Ерөөсө тэгэхэр чи тэгээд нуугдаад байгаа үний чи би энэ манад тэгсэн гэж ил гаргачих болохгүй байгаа байхгүй. Хамгийн зовлонтой тэгээд ер нь хүний нүүрэл гарч ирэх гээд байдаг. Тэгэхэр чин танигдчихна. Тэгэхээр энэ бол рекламт гарга байхгүй. За тэгжээс яг уу зарим нь бол хөөхөн ерөөсөө юу өөрийнхөө тухай би энэ тэнд одоо Солонгост ч юм уу энэ тэнд хэлсэн гэж яриаг байхад сурвалжлагч нар аваач барьж авч өмнөөс нь ингээд тэр тэнд тэгсэн ингээд таад юм уу яад яриад идэг. Гэтэл өөртөө бол тэгж яриаг байдаг. Ганц нэг нь бол ярьсан байгаа. Зүгээр одоо сүүлийн үед яг нь зуршлын компаниуд гэсэн тэгээ Солонгос руу ихэл явж байгаа ахaltaа янз бүр алдсан ч байгаа, онсон ч байгаа. Ингээд айтаахан эзэн давхраа очиж суулж ингээд дордуулчаад дахиж орж ирээд дахиад 3 дахь айлгсан тохиолдлууд хэд хэд байна. Зарим нь бол хэцүү. Ер нь яг л айтаахан болж байгаа юм ч байгаа, айгүй болж байгаа юм ч байгаа. Тэгээ манайхан чинь ерөөсөө очихороо бас ямар эмчийн гараар орчоод байна тийм. Тэр чинь хичнээн өндөр хөгжилтэй улсч байсан гэсэн мэдлэг мэрэгжил жоохон таарахантай ч юм уу тийм хүмүүс байгаа л да. Ялангуяа хөгж томруулах хагалгаа бол одоо ер нь нэлээд олон улсад хийлгсэн юу бид нар буцаад зассан байгаа. Тэгээ энэ бол хууль бус л да. Америкч стандарт мэрэгжлийн ялд баталгаажаагүй зүгээр шууд бүхний идрүү авчиж юу шахаад гээл. Энэ бол зүгээр томруулах гад нийтэд нь шахацсан. Энэ бол хууль бус. Тэгээ нөгөөх нь ингээ өрөвсөд. Тэгээ нэг тэр гээл нь одоо өрөвсөд гадагшлахаар хүний юм болох жишээтэй тий. Энэ одоо гээл гадагшилж байгаас. Тэгээ эднэрийг хятадд хийлгэсэн Монгол маш Монголд ч гэсэн гадны юмч орж ирж хийсэн. За энэ юу симасти гэж эмнэлгээр ярьдаг. Бүхний имплант тавьсан ирнэ нэг одоо энэ голын шугам нь цаад өвчнөөсөө салтсан. Тэгээд
имплант нэгээс нөгөө рүү гүйж ордог. Энэ болохоор зэрэг Тайванд хэлсэн энэ хэлбэр хэмжээний хувьд ч гэсэн хэцүү. Энэ болохоор Америкт хэлсэн байгаа. Тэгээд одоо энд давхраа надаар хийлгчээд дараа нь Солонгост очиж бүр гоё болох гээд эвгүй болгочоо бусаж ирсэн суулаад ингээл ер нь хэцүү дээ. Тэгээд ажиглаад байхад нэг тиймэрхүү охтод дандаа нэг 30-аас доош 30 сайн сэтгэл зүйн хувьд бол сайн гэж төлөвшөж юу ягаагүй охтууд л байдаг шүү дээ. Гинэ. Хүүхд томруулалт бол жишээ нь маш их. Чинь 2010 он гэхэд ийм олон юм ихтэй. Хүүхд томруулсан. Энэ чинь ер нь сэтгэл зүйтэй их холбоотой. Косметикийн агуулга нь ялангуяа. Ер нь сэтгэл засан шүү дээ. Тэр агуулгыг хэлгэснээр л тэр хүн одоо тэгэл өөрөө өөртөө ихтэй. Тийм ээ болж өөрөө өөртөө таалагдах гэж хийлгэж байгаа. Тийм болохоор энэ бол нэг төрлийн сэтгэл засал. Одоо жишээ нь ялангуяа косметик айгүй хэцүү шүү дээ. Ер нь нөхөн сэргийнхэн ч яг өвчин эмгэг бол тэгэл ойлгомжтой. Косметик бол тэгэл ер нь хүнээс амгаахын мэдлэгээс гадна бас нэг юм шаардаад байдаг. Гоо сайхны мэдрэмж тий. Тэгэд сэтгэл зүй бас. Одоо нөгөө чи нэг хүнийг хөөхөн байна, гоё байна гэд харж байхад чиний хажууд байгаа залуу тэрийг муухай юм гэж харна өстэй. Одоо тиймэрхүү юмнууд их бий тохиолдно. Өөртөө таалагдахгүй ч тохиолдно. Надад ч хараад байхад за энэ бүхний нэг жоохон тэгээ засчул болно. Бүр эвтэйхэн болох байж тээ. Тэгвэл би шууд санал тавьдаг л да. Одоо энэ чинь янзлна гэл. Өөрийн хийсэн мисаслийнхаа зургийг хэсэгхэн зуур надад харуулсан гайхаж төрүүлж бас дотор арзагнуулам итгэхэд бэрх мисасл хийдэг юм байна. 1961 онд улсын цасраг туяа эмнэлэг нэртэйгээр шаваа тавьж байсан одоогийн хавдар судлалын үндэсний төв хүзүү толгой мисаслын тасаггүй байжээ. Харин оюун эмчийн улсдаа хийсэн хамгийн том хөрөнгө оруулалт нь энэ эмнэлэгт хүзүү толгой мисаслын тасгийг нээсэн явдал юм. Бас олон шав бэлтгэсэн нь өөрийнхөө төлөө биш, улсынхаа төлөө хийсэн томоохон ажил юм. Хавдрын хүзүү толгой мисаслын тасгийг нээсэн. Тэнд нямдаагаа захирлна. Одоо нас орцсон. Надыг эргүүлдээд энэхгүй сургууль дээр. Манай техникийн эрхлэгч л аяна чамайг нямдаагаа эргүүлдээл. Би одоо хэн байдгийг бол гэсэн хавдар судлалын төвийн захирал. Тэгээ яг нэг хідэн хортой хавдрын том хагалгаа нэгдүгээр эмнэлэг дээр хийсэн байсныг нямдаагаа мэдчихэд тэгээ надтай уулзаж юу тасаг нээгэж гэдэг хүсэл тавьсан. Би одоо дөнгөж 30 идэх настай тасаг нэхэд бас зориг өрөхгүй. Тэгээ чамайг бүх байдлаар дэмжиж гээд дуртай хүнээ авч ажиллуул гээд. Тэгэхээр би хавдар дээр очисон л доо. Тэгэхээр тэрнээс өмнө миний эрдэм шинжилгээний ажил нурцсан байсан. Яс мөгөөрсний трансплант. Би одоо элэг шилжүүлж шít. Тэрнтэй адилхан яс мөгөөрс шилжүүлж эхэлж ирсэн. 5 жил ажилласан ажил нь резидентурт яваад ирсэн чинь төр эргээд тэгээ хамаг туршлага хийсэн туулаа муулаад тэгэл гуанцны хоол болсон сурагтай. Туулайнууд ч байдгүй. Эрдмийн ажилтнаа тэгэл будаа болно гэдэг л болсон доо. Тэгээд эргэж ирэн хугацаа би хамгаалах гэжсэн микробиологийн судалгаагийн биохимийн судалгаа эдрийг хийцсэн байсан. Тэгээ хамгаалж PhD болж чадаагүй гэсэн үг доктор. Тэгээ яг тэр ажил бүтээгүй болохоор тэгээ би сэтгэлээр унтсан явж байсан учраас шинжлэх ухаан болохгүй юм бол одоо практик нэг юм хий. Нэг хэсэг ангаахын сургуулиас гарна орно гэж самнаж байгаа л тэгэл хавдар судлал дээр хөдөлгөөний тасаг байгуулад үзье. Практик ажил. Тэгээд тэр тасгийг байгуулах гэж шулуудаад ангаах дөнгөж төгссөн нэг залуу Чихамар хоолой нэг резидентур төгссөн нэг залуу тэгээд ангаах төгссөн 4 залуу авсан юм байна. Тэгээд эхэлсэн. Тэгээд тэр тасаг маань улсын хэмжээний үйлчилгээтэй. Тэрнээс өмнө тэр чиглэлийн хавдартай хүмүүс их чирэгддэг байсан л доо. Нэгдүгээр эмнэлэг дээр хагалгаа гэж хийлгэн дараа нь туяа хийм гээл тийшээ явна тийм нэгдсэн юу байхгүй контрол хяналт байхгүй дунд нь хүмүүс айгүйх охирдог л байсан. Тэр бол миний амьдралдаа байсан ер нь нэлээд том ажил гэж боддог шүү дээ. Монгол улсад хийсэн. Гэхдээ одоо ерөөсөө л хүзүү толгой гэдэг маань бамбай булчлагаас эхлээл дээшээгээ төнх, багалзуур, нармай, хамрын дайвар хөндийнүүд, ухархай тэгэл энэ байрлалын бүх л хортой авдруудыг авдаг. Бүх аймагудаас хүүхд том хүн бүгдийг л авна. Тэгэхээр би бол тодорхой статистик хэлж чадахгүй. Гэхдээ тэр тасаг маань өнөөдөр бол одоо 6-7 эмчтэй өргөжөөд тэгээд залуучууд
олонтой болсон. Тэгээ ямар ч байсан Монгол улс тийх юм хийгээд урагшилж л яваа. Очид тэр тасгаа авч ажиллаач, ажлыг сайжруулаач гэжсэн. Чи одоо хувьдаа ажиллаж боллоо гэж байгаа байхгүй. Би хувьдаа ажиллааг би улсад ажиллаж байгаа шүү дээ. Тэгж боддог. Би Монголоос гараад гадагшаа өөрийнхөө одоо хувийг хичээгээд яваагүй. Монгол улсдаа ажиллаад Монгол улсдаа хүүхдүүдтэй төрөлхийн гажигтай хүүхдүүд дөрөнгөө хагалгаа хийлээ чадлаараа дээрэс нь резидент дараагийн үеэ бэлтгэх гээд ингээд сууж байгаа байхгүй. Хувьд ажиллаа гэж одоо нэг тийм шүүмжил би сонсч ирсэн. Энд чинь хувийн ажил биш. Угаасаа надыг дагаад бас энд чинь өчнөө гэрүүл явж байна. Тэ? Монгол улсын нэг эс. Яг уу өстой орчин тойрондоо сонирхолгүй болоод одоо бүр ингээд хөгшрөөд одоо зөндөг ч юм уу тэр хүртэл явах байх та. Ангаахын салбарт 30 гаруй жил ажиллаж амьдралаа энэ салбараас алсархааргүй аргамжсан оюун эмчид салбарынхаа төлөө санаа зовних, чангаар үгээ хэлэх хүсэл бий. Аргагүй биз. Энэ салбарт ажиллаж тогооных нь хусмыг хусаж, тостой өрмийг нь хамж явсан хүн. Тэгэхээр суур тавих гэдэг ангаахт бол маш том зүйл. Харамсалтай нь энд Монголын ангаахын салбар бол нэлээд сүрлийн байдалтай байна. Гэхдээ сургуульд муу байгаа. Гэхдээ сургууль ганцаараа буруутай биш. Улс төрчд буруутай. Яагаад тэгэхээр сургууль ширээний араас оюутан эмч бэлдээд байна те. А гэтэл тэр боловсролын яамд хариалагддаг байхгүй ангаахын сургууль. За тэгтэл эмнэлгүүд нь болохоор нэг вант улс шиг 1-р эмнэлэг 2-р эмнэлэг юу гэдгээ. Өөрийн резиденттэй бэлдэнэ гэдэг. Тэнд онлайн өгч чадахгүй. Зүгээр ингэж дагуулаад ингэж үсгий ингэж ойтгийг ингэж сургаад байвал одоо яаж чанартай эмч бэлдэх юм. Нэг эмчийг дөөрэж нэг ажилбар хийж сурчаал тэгэл тэрийгээ шууд тэрүүгээр бизнес хийх гээд үзээд байдаг буруу байхгүй. Тэртээ тэр өөрөө ер нь ямар ч ажилт юм шүү дээ. Хүн аливаа ажлыг сайн хийгээл тэгэл өдөр эргэцсэн дадлагжаал туршлагажаал ингээд байвал тэгээ бизнес өөрөө л боссон шүү дээ. Тэгээ ангаах гэдэг чинь онол, практик дадлага, чадвар, тэ шинжлэх ухаан гурвын бүр цогц хослол. Одоо дээдлэлт нь ийм гурвалжингийн дээр профессор байгаад, ассоциат профессорууд нь байгаад, ассистент профессор байгаад тэгээд резидентүүд, судлаачд PhD хамгаалж байгаа улсууд. Тэгээд дараад нь жуниорууд нь, оюутнууд нь байдаг байхгүй. Ингээ явж идэг. Манайд бол ийшээ харцсан. Өнөө гол хийдэг хүн тэр доор байгаад байдаг. Бусд нь бол тэгэл тэр дээг үрлээ илээл гүгээд байдаг. Тэр доотлын хүн бол тэг бүгд бутраад унж байгаатай ялгаагүй. Тэгсэн салбарууд байна. Ангаахын салбар дотор. Тэр энэ дээр бол бодлого хэрэгтэй байхгүй юу? Зариудаар тэхгүй бол нэг эмч чинь айгүй үнэтэй капитал шүү дээ. 6 жил ангаах сурлаа. Дараа нь резидентурын 4 жил ингээд 10 боллоо. Тэрний дараа туршлагатай, дадлагатай эмчийг дагаад доотлон дахиад 10 жил гэхээр 20 жил болж ээж нэг чанартай сайн эмч бэлтгэгдэн шүү дээ. Тэгвэл дутуу хаасан моо шиг ингээд нэг хэдэн ном дутуу хаас уншичаад ингээд төгсөн хүүхд нэг оронтойгоор нэг төрхтөр авчирсан очоод нөгөөдг нь алдаа хийн шүү дээ. Тэгэл мэдлэг нь хөрөхгүй, чадвар нь хөрөхгүй нөгөө хүн энд нь нэг их тэнгууд арт түмэн алуурчин гэдэг эмчийг зүхэн. Энэ арт түмэн юу хоёрыг хоёр талцуулаад ингээд байгаа чи политик улс төрчид эрүүл мэнд үнгүй байх хэвээр, боловсрол үнгүй байх хэвээр хамгийн үнэтэй юмыг амлаж гарч ирж штэ тэд нар. Улс төрчид. Тэгээд эрүүл мэндийн салбарт одоо бүр төгс шинжилэл хийгээд бушуухан энийг одоо баг дээр нь засахгүй бол юу бий байтгаа чиний үр хөөхөд те. Та нарын үр хөөхөд хаана очих юм? Тэгээ ангаагт чинь одоо тэр хүмүүсийн алуурчин муусан эмчтэр гэдэг улсууд шүү дээ. Чиний хүүхд юм уу, чиний найз би аягүй мундаг эмч болно гэх сэрэмжлэлтэй орж байгаа. Тийм биз дээ. 10 төгсөөд одоо юу лээ 12 дугаар анги төгсөөд. Тэгээ миний охин, миний дүү аягүй мундаг эмч болох гээд байна гэж хамгийн ч бас гайгүй оноотой сурлагатаанууд нь ордог үстэй ангаагт. Тэгээ яагаад тийм сайхан хүүхдүүдийг олигтойхон эмч болохгүй? Ийм болгоод байна гэхээр сургууль буруутай биш ээ. Энэ систем нь болохгүй. Сургуулийн резидентийн чинь эмнэлгүүд оруулахгүй. Мөнгө төлөөгөөгээд 5 эмнэлгүүд манай хөөрийн резиденттэй сургана. Ягаад бол мөнгө хэрэгтэй. Тэгээд резидентурт ингээд резидентур гэдэг чинь ойлгож байгаа шүү дээ. Нарийн мэргэжил бэлтгэх сургалт байхгүй энэ. Ангаах төгссөн дараа 2-оос 4 жил дахиад сурдаг. Тэрийг төгсөөгүй зүгээр төгсөх гээд очихт нь эмнэлгийн резидент гэдэг чинь онолгүй болчихж байгаа. Сургуулийнх нь болохоор өнөө дадлага практик хийх юугүй болчихж байгаа. Ингээ хоёр тал зогссон хүмүүс төгсөөд ирнэ шүү дээ. Тэгээд төгсөхөр нь сайн төгссөн шигшилт байхгүй. Мууч байсан
дипломын өгөөл маа чи ийм нарийн мэрэгжлийн эмчгээ гаргачихдаг. Тэгэхээр Монгол хэзээ сайн эмч бэлтгэгдэх вэ? Аюу гой тоног төхөөрөмжүүд орж ирээд байна. Одоо MCS, эмнэлэг тэр грант те тоног төхөөрөмжүүд бүр одоо манай бас үндэсний юунууд чи овоо мөнгөтэй ч болсон юм уу те ер нь гой юм хийгдэх гэдэг. Өнөө үнэтэй ганц капитал нь бэлтгэгдээгүй. Тэ? Тэгэл арт түмэнд гологдно, алдна, онно. Айгүй хэцүү байгаа шүү дээ ер нь энэ систем. Энэ дээр улс төрчид тэр элдвийн амлалт хэлгүй шууд энэ нарийн ширээ юм нь олж харахгүй байгаа бахал да. Тэ? Гэтэл энэ арт түмний чи эрүүл мэнд гэдэг тэр төгсөж байгаа эмч нартай шууд холбоотой байхгүй юу? Одоо нэг таарах эмч төгсөхөд тэрний гараар 100 хүн орно шүү дээ. 100-гийн 50 хүндрээд 50 азар сэхэд байх юм бол одоо энэ чинь ангаах мөн үү? Тэ? Миний хамгийн эмзэглэж одоо бүр энэ телевизээр ярьчих гэсэн зүйл бол тэр ангаахын энэ систем манай Монголд үнэндээ бүр лаг шаварч шигтчихэд энээс яаж гарах вэ гэдэг. Энэ дээр улс төрчид бодлогоо зөв боловсруулад өгөөсэй те. Энэ олон ангаах төгсч одоо энэ жил резидентурт хүүхдүүд авлаа гэж сонслоо л би нэг резиденттэй 10 хэд хүүхд авах байсан чи 20 хэд болцсон. Өнөөдөр резидентурын төлбөр тэд нар чухал болоод байдаг. Өнөө сурах гээд байгаа залуучууд яах юм бэ? Тэ? Төлбөрийг л аваад байдаг. Тэгэл баахан юм сураагүй ахтан л ингээл диплом бичиж өгөөл гаргаад байгаа байхгүй юу? Энд чи буруу шүү дээ. Ингэж ч болохгүй. Ямараа өөр мэрэгжил шинж хүний амьттай, хүний аймнаас эрүүл мэндтэй холбоотой мэрэгжил байхгүй. Би ангаахт 13 жил багшилсан. Оюутан лекц уншаад, багшлаад, сүүлдээ бүр орос хэл дээр хүртэл лекц уншдаг болоод нөө спайл дээр. Тэгээс 13 жилийн багшилчаад гарсан ангаахаас. Яагаад тэр 90-ад он ч айгүй хүнд үе байл л да. Юу гэхээр бүгд архиун. Бүгдээрээ ганцхан 8-нд явна эмч мчнэр. Би нэг тэнхэм удирдаа суужаад тэнхэм эрхлэгч болчихсон. Үгэнд ордог хүн байхгүй. Тэ? Тэгээ нэг арай гэж гуйж түүжээж нэг цус тогтоох аппарат олоод ирнэ эвдэрчин. Нөгөө тийг засуулах гад өөрөө гадны нэг эмч гуйж түүжээж инженерийг тэгээ аваад ирэнгут мисаслын тасаг дотор төмөс ногоо арилгаа сууж идэг. Диван ингээс сөхөх юм бол дүүрэн архин шил. Би тийм газар бол яаж ажиллах вэ те сүүлдээ бүр залхсан л да. Тэгээд багш нарыг шаардахаар өгж байгаа салинд нь тааруулж ажиллана юм багшаа гэдэг байхгүй. Тийм үе байсан. Одоо гайгүй олон хэлгүүдээ мэдхгүй би ч одоо 2 гараад удаачлаа. Тэгээд би гадагшаа гараа гэж Америк гарчий гэсэн бодолтой явж байгаа. Гэнтхэн Орос эмнэлгийн дараага Мишиков гэдэг нэг мэс засалж байсан. Таарлаа. Тэгээ Мишиков манай мэс-заслын блог хоосорсон чи түрээсэлж ажиллахгүй Америк гарч яах гэсэн надыг ятгсан л да. Тэгээ тэнд ажиллаад тэгээд үргэлжлэл одоо өдий бол 17 жилийн нэмдгийг авчваа. Энд чи 3 багц юм аа. Хүзүү толгой мэс-засал. Гэхээр хүзүү толгойн байрлалтай бүхэл өвчин эмгэг орчиж байгаа. Тий. Манай Монголд бас эрүүн нүрийн мэс засал гэдээ ялгцсан байгаа. Тэгээ эрүүн нүрийн мэс заслын бүх өвчин эмгэг. Тэгээ нөхөн сэргээх мэс засал. Нөхөн сэргээх мэс засал дотроо косметик нь орно шүү дээ. Ер нь тэгээд сүүлд яг хуу тийм асуудал нэгдүгээр эмнэлгийн дарга марга байсан хүмүүс чи ерөөсөө нэг дээр очиж тэр тасгаа авч ажиллаач, ажлыг сайжруулаач гэжсэн. За хэцүү өглөө 8-д ирээл оройн 8-д эндээс гарна. Юу гэхээр бус одоо би утсаар яриад ч чадахгүй. Үргэлж компьютер нүдэхгүй те. Нөгөө нүд чих хамаг анхаарал байна. Хагалгаал хийж яадаг хүн шүү дээ. Тэрлүүл явж яадаг болохоор тэгээд нэг ихэлцэн хагалгааны дундуур одоо тэгэл цай уух гад ч юм уу те. Нэг чөлөөтэй ингээд босоо суугаад явахгүй шүү дээ. Нэг удаа нэг хагалгаа маань 16 цаг үргэлжилжсэн. Тэр хооронд нэг нь чи ихэлцэн юм чи гараа авчиж чадахгүй. Тэгээ олон цаг үргэлжилсэн шүү дээ зарим нь. 7-8 цаг ч үргэлжилсэн. Зарим нь бол зарим хагалгаа нэгхэн цаг үргэлжилсэн. 0 руу ч орохгүй. Юм ч уухгүй, идэхгүй, дуусгах л ёстой. Асар их төвчээр шаардна. Микромэсцэл да, микроскопоор. Ялангуяа хүн мэсэлчд нэг бас нэг тийм юу байдаг л да. Их хүнд том хагалгааны ард гарах аюу сайхан байд. Олон цагийн те. Ёо энийг би хийчлээ шүү.
Ер нь косметик руу альтердгийн учраас манай энэ пластик мисасл нүүр ам тайрцуун чи тэрийг нөхөд сэргээх юм болно шүү дээ. Тэгтэл ингээд пластик мисасны сэтгүүлийг аваад уншихаар нэг жижигхэн chapter косметик гараад ирдэг. Ерөөсөө энэний нэг хэсэг байдаг байхгүй. Тэгээр чи би одоо тэрийг хаяхгүй үстэй мэдээж. Бусдыг хийж байгаа. Тэгэл косметикийн хаалгаанууд хийсээр байгаа л үдээ өрсөн л дээ. Тэрнээс биш зарим хүүхрүүд ярьдаг одоо нэг номер 1 мэгч гэх шиг тэр номер 1 гэдэг нэг юм байхгүй. Тэр бол зүгээр л би өөрийгөө ч тэгж өргөмжлөөгүй хүмүүс ч тэгж ярих ёсгүй. Зүгээр л эмчийн ажлыг л хийж яваа. Ингэж л боддог шүү дээ. Ер нь бүх ганц би ч бүх мис тасалчид өнөө өвчтөн нь босоод идгээд ингээд явхад бүгд л кайф авна шүү дээ. Хамгийн сүүлд одоо би сая сар тэнд байж энэ тэр сэнхэр юуны Beverly Hills Hollywood-ийн хамгийн том дерматолог арьсны эмчийн сургалтын сур. Айгүй үнэтэй сургалт. Тэн дээр 5 Япон жижигхэн групп байхгүй юу? 5 Япон, 2 Мексик, 2 Америк, 1 Гонконг, 1 Монгол ингээд суугаад ирсэн тий. Тэгэхэд одоо тэр ер нь хамгийн сүүлийн үеийн мэдлэг авчирж байгаа байхгүй юу? Тэр арьсыг эндээс нь илнүү цаанаас нь илнүү ингээ үрээд бүр ингээд юу ялгаа байхгүй. Тэр үрэх тусмаа арьс чинь ингээ доороосоо нөхөж төлжиж нүүр улмал арьс улмал залуужиж ингэж байдаг хэрэгтэй шүү дээ. Тэгтэл чинь бүр арьсыг унтуулаад гаднаас нь ингээл янз бүрийн юм түрхэл ингээд авах юм. Ер нь насаагт тусам тэр эсийн хуваагдлан удааширдаг. Тэр тусмаа ингээд л гуасааганд орох гэж хайрын цаг, алтан цаг. Цаг зуурын гоёлд айгүйх мөнгө зарна. Нөгөөтг нь хэдхэн хоногийн дараа байхгүй болчих. Тэ? А гэтэл бүр нэлээ удаан хугацааны гоёлд одоо фитнес явж ивэл өөр хэрэг. Тэ? За эсвэл одоо тэр за би ч өөрөө мессажлахаар хүмүүс будаж модддаг болохоор магадгүй хүмүүсийн дургу үргэлж. Гэхдээ ингээ хүмүүсаа будаал ингээ тэнд цаг үрээл явахаар тэрний оронд нэг хитэн ганц хууц юм толгойдоо хийгээсэй. Залуучууд хайрын цаг санагддаг байхгүй. Бүр хайрын цаг. Би ч одоо бүр адагсаар агаас орсон. Дэлгүүрд орохоор л ингээл шоп энийг аавна гэж гараа авчдаг. Тэгээ ерөөсөө одоо тэр баяр наадамд ч гэсэн их оролцоод байдгүй хаа нэгтэл яг уу мэдээж хамт олонтойгоо те зохисны тийм зүйл орно гэхээс тэгж тийм цаг үрнэ гэдэг нь айгүй хайрсан. Тэгэхээр чи хүн чинь айгүй богинохон настай тэр хугацаанд богино хугацаанд их юм амжуулах хэрэгтэй болдог. Тэгээд яг уу өмнө нэг тогтсон зорилго тавиад тэрлэгүүд зүтгэх юм бол тэгэл ямар ч хүн амжилтанд хүрнэ шүү дээ ер нь. Одоо нэг барилгач нэг инженер одоо та нар байна те нэг зураглаач ч юм уу одоо хүн болгонд хийх юмаа сайн их л хамгийн чухал. Ийм л юм. Тэгээд зарим юунууд ярьдаг л да бас бизнес хийдэг хүмүүс. Гойно чи юу яагаад салбараа нэгээч. Салбар нээхий арга байгаас би ямар нэг залуугийн тархийг ингэж онгойлгож байгаад ингээд спайл дээр уншсан бүх номоо хийгээд дээрэс нь англи хэл дээр уншсан, орос хэл дээр уншсан бүгдийг хийгээд өчч чадахгүй. Тэгээ миний түүхэн зам нь бол одоо үеийнхаас шал өөр. Би бол их азтай. Айгүй хүнд үед том хагалгаа хийгээд хүнд үеийг давж ирсэн учраас илүү их туршлага хоригдлуулсан байгаа байхгүй юу? Зүгээр ер нь байгалийн юугаар ингээд саллагнаад нэг 60 хэд мэд гараад чаа. Тэгээд эхлээд би багшлна гэж боддог. Тэгтээ оюутнуудад хөөрхөн шүү дээ оюутнууд. Би одоо ер нь хийсэн өвчтнийхөө тоог ер нь тоолж байгаагүй юм байна. Олон доо. Тоолох шаардлага байна уу да одоо энэ чинь би тэдэн мянган хүнийг зүслэе гэж хэлэх ч таашаа. Тэртээ тэр миний өдөр тутам хийж идэг ажил юм чинь. Би нэг 7 хоногт нэг 20-30 хүн тагалгаа хийх л баг л та. Жижиг том нийлээд. Тэглээгээд тэрийг өдөр сараар үржүүлээд ингээд сонирхож суух цаг зав нь ер нь ач холбогдол байхгүй. Тэ? Огт ач холбогдол байхгүй. Дээр үед бол системүүд яг тэдэн хүн тагалгаа хийсэн учраас хөдөлмөрийн баатар ч юм уу те нэг юм өгдөг байсан юм байлгүй. Тоолоод байдаг. Ямар ч байсан би бол эмчийнхаа үргийг гүйцэтгээл тэрийгэл аль болох сайн гүйцэтгээл ирэхийг хичээдэг. Шудраг байх. Тэгвэл шудраг байх. Хүн шиг л байх. Хүнлэг байх те. Цаг алдахгүй байх. Тэ. Одоо цаг алдахгүй гэж амьдрал чи аюу богинохон болохоор би цагандаа бол аюу харамсалтай байсан. Ерөнхийдөө л энэ шүү дээ. Шудраг байх, хүнлэг байх.
эзэмссэн мэрэгжлийнхээ оргилөөд үргэлж тэмүүлж, бусдад туслахыг байнга хичээж, амьдралынхаа нэг хэмнэл болгож чадсан, төвчээр хадуужлын оргил хүрсэн оюун эмч шиг эмэгтэй Монгол улсад тийм ч олон байхгүй байх. Ийм эмэгтэй хүнийг дэлхийн хэллэгээр Iron Lady гэдэг байхаа. Нээрэл тэр төмөр хадагтай юм да. Эмч хүн чарлимэн ээж